Coach Okoгийн подкастэд давтай морил. Амар минь байцгаана уу? Өнөөдөр ямар өдөр байна? Өөрөөсөө нэг асууж үзээрэй. Ямар ч коуч хүн, ямар ч сэтгэл зүйч хүн, ямар ч сэтгэл судлаач хүн эмч хүмүүс, ер нь хүмүүс өөрийгөө сэтгэл зүйн хувьд тогтвортой амжилттай байлгыг гэвэл өөрийнхөө дотор юу болоод байгаагаа бодлоо, мэдрэмжээ, сэтгэл хөдлөлөө, төв мэдрэлийн системээ, бие физиологоо мэдрэмжээ юу болоод байгаагаа ажиглах чадвар бүр маш чухал чадвар шүү гэдгийг бүгдээрээ хэлдэг шүү. Тэгэхээр би энийг дахин подкаст болгоныхоо өмнө таниулж байгаа учир нь хэрвээ бид нар бүгдээрээ emotional intelligence гэж яриад байдаг. Тэр сэтгэл хөдлөлөө таних чадвар, тэгээд тэрийг удирдах чадвар гэдгээ хөгжүүлчих юм бол маш олон амьдралын зүйлүүд амархан болох байгаа. Тийм болохоор би энэ асуултыг асуудаг шүү. Амар мэнд байна уу? Яг одоо ямар байна вэ? Нэг ухаад үзтээ. Нэг өнзгийн амьсгаа авангуудаа таны дотор юу мэдрэгч जैन таниад үзтээ. Энэ айгүйх бид нар ингээд ялангуяа миний хувьд ингээд ядаргаатай олон ярьдаг зүйл байгаа боловч энэ нь өөрөө маш түлхүүр чадвар хүний амжилтанд. Тэгэж тогтохгүй энэ нь бас айгүй хэцүү чадвар болохоор дахин ингэж асуудаг байгаа шүү. Өнөөдөр энд амралтын өдөр Бангкокт бүтэнсэ өдөр болж байна. Би амралтын өдрүүдээр энэ подкаста бичих гэж оролддог. Тэгээ өнөөдөр би дасгал хөдөлгөөнөө хийх гэснээр миний толгой дотроо хоёр багт чи хоорондоо тэмцэлтэж яриад байна. Нэг нь болохоор чи өнөөдөр 99% амралттай байсан. Өнөөдөр би ногоон 100% өнөөдөр төгсөн өдөр байлаа. Тэгвэл тийм хүнийхээ хувьд чи өнөөдөр дасгал хөдөлгөөн хийх ёстой шүү дээ. Хийхгүй бол чи цаг үрээд байна гэдэг нэг юм хоолой гарч ирээд намайг ингээд үглээд байна миний толгойд. Нөгөө талд нь миний логик сэтгэлгээтэй нөгөө хувилбар нь болохоор гарч ирж байгаа юу гэж хэлээд байна вэ гэхээр үгүй око чи өнөөдөр энэ 7 хоногт чи угаасаа хангалттай дасгалаа хийцэн, насжилтаа 0.2 болгож багасгацсан, ерөнхий хийх ёстой зүйлүүдээ хийцэн, одоогийн байдлаар жилийн би 92 дахь дасгалаа хийцэн явж байна. Гэх мэтэр өнөөдөр чиний нөхөх, төлжүүлэх, эдгэх өдөр болохоос биш дасгал хийх өдөр биш шүү гэдэг юм хоолой гарч ирээд гэдэг. Тэгээ энэ хоёрын хооронд гарч ирээд байгаа тэмцэл нь юу юм гэхээр нэгэнд нь би цаг үрээд байгаа, нөгөөдгөнд нь би бүтээмжгүй байгаа гэсэн ийм мэдрэмж гарч ирээд байна гэсэн. Тэгээ энэ болгоныг бодохдоо би нөгөө өнөөдрийн ингээ өөрөөсөө асуулт суугангуудаа би өнөөдөр ямар бодол бодож байна, ямар мэдрэмжүүд гарч байна гэдэг шалгаж үзчихийг зөвлөж байгаатай яг адилхан би тэрийг өөр дөрөө хийж үзээд лавлаад үзэнгууд за надад нэг юм бодол байгаа юм, надад нэг юм бодол байгаа юм. Энэ бодлуудын ард надад нэгтэл нь болохоор юм буруутай юм шиг, цаг үрээд байгаа юм шиг мэдрэмжтэй юм байгаа юм. Энтэл нь болохоор үгүй штэ зөв тайван амар байх ёстой, чи бие мэдэрч байх ёстой гэсэн юм хоёр өөр мэдрэмж ингээ гарч ирээд байгаа юм байна. Түүл энийг яаж зохицуулах вэ гэд би өөрөө бодож байгаа. Энэ бодлтыг бүр нарийн ярмал бид нэр тархиныхаа уг хэсгийг тайвшруулад энэ тархиныхаа дээд уртлын хэсгийг гоё идэвхжүүлж хагаад логик сэтгэлгээг оруулж ирж байгаа. Үнэн зөв гэж асуултыг оруулж ирж хагаад өөрийнхөө энэ мэдрэмжийг шүүж үзэж тэгээд өөртөө боломж байвал бүр буцаагаад юу гэж хэлэх вэ? За дараачийн удаа ийм хоёр хоолой мэдрэмж гарч ирэх үед энэ зөв шүү гэдгийг өөртөө бас юм програмчилж тэгээд дараачийн удаа би дахиж ийм идэвхтэй шийдвэр гаргахгүй төвшөндөө орох гэж ажиллах хэрэгтэй байна. Тэгээд ингээд үзэнгууд яах чадгүй зөв хариулт нь юу юм гэхлээр бид нар төлжих recovery гэж яриад байгаа. Өөрийгөө эдгэх, амрах гэдэг бол ямар чухал юм бэ гэдгийг л буцаад санах асуудал гарч байгаа. Тэгээ би өнөөдрийн подкастын энэ талаар ярих гэж бодсон. Яахаргүй миний энэ талд үглээд идэг тархийг олон хүмүүсийн дотор яг үглэгддэг тарих байгаад байгаа. Ялангуяа сошиал медиа дээр ядаргаатай наачиг хүмүүсийн юмнуудыг үзээд явж байхаар тэр нь юу юм гэхлээр бүтээмж гэдэг бол бүтээмжтэй, мундаг өсөлттэй, дандаа урагшаа тэмцэж явж байгаа хүн гэдэг бол зогсолтгүй юмыг хийх ёстой, зогсолтгүй зүтгэх ёстой, дасгал хөдөлгөөнөө хийх ёстой, өдөр шөнөгүй ажиллах ёстой гэдэг юм нэг хуурамч бүтээмжийн нэр томьёо, итгэл үнэмшил бидний дотор байгаад байгаа.
Энэ нь жоохон хоцрогдсон хөтөлбөр гэж хэлж болно. Ой санамжигж болно, тодорхойлт гэж болно. Яагаад гэвэл шинжлэх ухаан одоо баталж гарч ирээ биднэрт юу баталсан юм бэ гэсэн чинь хүү амралт гэдэг чинь яг үнэндээ бүр зайшгүй хийх ёстой зүйл. Хэрвээ энэ амралтыг хийхгүй бол тэр өөрийн чинь тэр итвэхтэйгээр хөрөнгө оруулаад байгаа тэр цаг, булчин, энерги, дасгал хөдөлгөөн, стресс болгон чинь эерэг үн болж хуримтлагдахгүй харин ч бүр хор нөлөө болоод байна гэдэг нь батлагдсан байгаа шүү. Энэ талаар ярилцъя гэж үзье. Би өмнөх подкаст дээр дуурсан. Бисэд 7 сард эхнэрээ болон гэр бүлийнхнийхээ хүмүүсийг аваад, найзуудаа аваад тэгээд говьор бид нар аялсан байгаа 7 хоног. Тэгээ тэр хугацаанд миний бие физиолог бол айгүй ядарсан. Яа тэгэхээр бид нар бас яг дандаа хангалттай нойр авч чадаагүй. Тэгээд найзуудтайгаа явж байсан болохоор пи уух гэдэг одоо бид нар амар тэгж ерөөсөө шоудаагүй ч гэсэн нэг байнгын ганц хоёр пи уусан явж байсан энэ төргээд тэрнээс болж жоохон бие физиологийн хувьд ядарсан. Тэгээд машин бариа хөдөө 1800 км явах нэг биш ч гэсэн байнга барьж явах хэцүү байсан. Гэхдээ тэрний эсрэг тал нөгөө талд нь тэгэхээр бие физиологоо харсан бол би ерөөсөө би амарсангүй гэж хэлэх байсан. Нөгөө талд нь юу болсон гэсэн чинь миний тарих толгой маш их гой сэгсрэгдэж амарч сэгсрэгдэгнэ гэдэг нь би бит сэгсрэгэний яриаг багш. Өөр төрлийн бодлууд орж ирж өглөөнөөс орой болтол би өөр юмны тухай санаа зовж өөр тархины хэсгүүд маань итвэхчиж байсан нь өнөөдөр өөр айгуу гой сэгсрээ болсон. Тийм болохоор би хэдийгээр физиологийн хувьд ядарсан байсан ч гэсэн би физиологийн биенийхээ хувьд ядарсан байсан тархилгооны хувьд би маш их гой амарсан ирсэн. Тэгээ би тэгсэн болохоор тэр одоо энэ сэтгэл зүйн саяны амралт бий болсон болохоор би одоо буцаад энэ 25 оны 2 дахь хагасыг дуусгахад ядаж сэтгэл зүйн хувьд би бол ирч хүчтэй тэнхээтэй алхахад бэлэн байна. Би юм хий гэвэл ядарсан юм алга, бууж өгсөн юм алга, болимоор байгаа мэдрэмж алга. Яг нэг юм нэг дөнгөж юм нэг ирч хүч дүүрэн байгаа юм шиг хусыг үзий хий оролтыг гэдэг ийм гоё нөхцөл дээр байна гэсэн. Тэгээ саяны нэг бие физиологийн хувьд ядарсан ч гэсэн тэр хөдөө яваад тэгээ тэр нэг сэтгэл зүйн хувьд өөр юм хийж үзэж тэр сэгсрэг хийх нь намайг тийм өнөөдрийн юм энергитэй болгосон зүйл юм. Хүнийг амарж байгааг харангуйтаа буруу үйлдэл хийгээд байгаа юм шиг буруутай мэдрэмж гарч байгаа бол бид нар хуучирсан итгэл үнэмшлэр хөтлөгдөж явж байна гэсэн үг шүү гэдгээ санах хэрэгтэй. Тэрнийхээ оронд хэдүүлээ бүр яах ёстой юм гэхээр амарч сурах хэрэгтэй гэдэг би бүр олон үгэлж байгаа. Амралт гэдэг зүйлийг мяарцсан хойноол хийдэг зүйл биш. Ядарсан хойноол хийдэг зүйл биш. Ядаргаанд орцсон хойноол хийдэг зүйл биш. Байнгын давс шиг хоолн дотроо цацдагтай адилхан өдрийн турш сарын турш амьдралынхаа цаг хугацаанд дотор энэ зүйлийг цацаж сурах хэрэгтэй наа гэсэн ба. За тэгээ энийг батлахын тулд би одоо логик сонсох гээд байдаг, өгдөл сонсох гээд байдаг хүмүүс зориулаад нэг хоёр зүйлийг нэгт нь хүний бие физиолог булчин энтер гэдэг дээр бид нар өндөр дасгал хийгээд юм өргөөд өөрийгөө ингээд амсгаадуулаа ингэж явах үед бидний биеиндээ маш их хэмжээний стрессийг бий болгож байгаа. Тэр стрессээр тогтохгүй бид нар стресс гэдэг үгний ард бид нар бүр юу гэдэг юм гэхээр булчиндаа эвдэрлийг бий болгож байгаа. Санаатай эвдэрлийг, гэмтлийг бий болгож. Тэр гэмтэл бий болсны дараа хүний биеийн дотор байдаг тэрийг эмчлэх гэдэг процесс нь очоод тэр биеийг нөхөж өгөө дих гормоор бидний булчингийн хэмжээ томорч байгаа. Булчингийн масс томорч байгаа. Хүчтэй болж байгаа. Илүү их хүчтэй, илүү уяатан болж байгаа. Өөрөөр хэлбэл ийм болохын тулд өсөлтийг бий болгохын тулд голд нь бид нар тэр дасгалаар дамжуулж гэмтлийг бий болгож байгаа. Тэгвэл тэр гэмтсэн булчин өнөөдөр өсөж том болохын тулд, өрчихийн тулд, өргөчхийн тулд, өшөө хүчтэй болохын тулд нэг чухал хийх ёстой алхам нь юу юм гэхээр амрах хэрэгтэй. Амрах үеэр тэр ирж гагнуурдж тэр энгийн төмрийг өшөө хүчтэй болгож байгаа яг адилхан. Амрах үеэр хүний булчин бие чинь нөгөө л миний яриад тэр өнгөрсөн подкаст дээр би нойрны тухай ярьсан. Тэр бүх механизм ажиллаж биднийг хүчтэй болгодог юм а гэдгийг бид нар бол спортын талаас дээр үд ойлгоцсон. Тийм болохоор бид нар амралтын өдрүүдээрээ
итвэхтэй амралт гэдэг зүйлийг хэлдэг тухай би бас блог дээр, Medium дээр бичсэн байгаа шүү. Active recovery гэдэг зүйлийг хийх гэж таны тэр хөрөнгө оруулсан тэр дасгал хөдөлгөөн жимд оруулсан цаг хугацаа чинь өгөөжөө өгнө шүү. Нэг зарим хүмүүсийн гаргаад байгаа алдаа нь юу гэсэн чинь бөмбөгдөө дасгал гिचээд ерөөсөө тэрэндээ амрахгүй болонгууд яадаг гэж харин ч бүр доройтдаг болохоос булчин тэглээгээд хөгжиж өсөж хүчтэй том болохгүй. Тэгж байгаа хүмүүс яг ингээд дараагийн дасгалууд дээр ерөөсөө ирч хүч нэмэгдэж өгөхгүй. Харин ч бүр мяараад байдаг. Тэгж байгаа тэд удаан амарч байж л өөрийгөө буцааж сэргээж гаргаж байна. Бүр энийг нарийн ярих юм бол зарим нэг одоо чинь хит митийн дасгалуудыг хэрвээ амралтын л зөв хийхгүй бол 4 минут off 4 минут хийж 2 минут off энэ гэж байгаа юмнууд дээр өгөөж нь гардгүй мэнэ гэдгийг шинжлэх ухаан сүлжүүдээс батлаад байгаа. University of California, Los Angeles гэж UCLA гэдэг хамгийн шилдэг сургуулиудын нэг. Тэдний сургуулийн нэг гаргасан нэг судалгаан дээр бас энэ яс түүний тарих яг энэ булчингийн төлжилттэй адилхан ажилт юм байна гэж баталсан судалгаар юу харуулсан бэ гэсэн чинь хүний тарих ч гэсэн адилхан бид нар ингээд дасгал хийгээд ажил хийгээд стресс хийгээд ингээд аюу хүнд ингээд юм хийгээд тэгцний дараа бас булчин шиг голуур нь амрааж байж л таны торигтлогоо чинь тэр шин сурсан зүйлээ булчин өсөж байгаа шиг өөртөө ингээд мэдлэг болгож хадгалдгийм байх шүү. Тэгээд тэр мэдээллийг хадгалахаас гадна өөрийн чинь суур итгэл үнэмшил, хүний чинь мэдлэгтэй чинь ингэж гоё гагинж өгд юм байх шүү гэдгийг баталсан байна. Тэгээс тогтгүй энэ судалгаанаас бүр юу харуулсан байна гэсэн чинь хэрвээ хичээл ном хийж байх үедээ хүүхдүүд оюутнууд 10 жилийнхэн залуучууд ч гэсэн бид нар ингээ ажилдаа зориулаад презентац бэлтжээд ингээ тархитлагын ажил хийж явах үедээ 15-аас 20 минутыг хэрвээ бид нар юу ч хийхгүйгээр үнэхээр тархитлагаа амраа. Тархитлагаа амраана гэдэг дээр TikTok үзэх, Instagram үзэх амраах биш байдгийг шүү гэдгийг хэдүүлээ бол мэдж байгаа юм. Юу ч хийхгүйгээр үнэхээр 10-аас 20 минутын амралтыг хэлмээ. Ингээд энэ UCLA-гийн судалгаа хийхдээ хүмүүс итгэсэн үг шүү дээ, тийм ээ. Хэсэг хүмүүсийг 10-аас 20 минут юу ч хийхгүй байсан. Тэр хүмүүсийн нөө сурсан зүйлээ санах чадвар нь тэгж хийгээгүй, тэгж амраагүй зүгээр дан ажиллаадсэн. Зан ингэ хичээлээ хийгээлсэн хүүхдүүдээс нэг нь болохоор 10-аас 20 минут амарсан, нөгөөх нь болохоор дан хийгээдсэн. Энэ хоёрын хооронд 10-аас 20 минут амарсан хүмүүс нь 25%-аар илүү их нөгөө хичээлээ сэргээж дахиж ингэж сэргээж цээжилснээ буцаагаад сэргээж чадж гэнэ гэдэг нь батлагдсан байна шүү. 10-аас 20 минут л. Тэгэхээр өөрөөр хэлбэл хэрвээ чи та өнөөдөр ажил хийж байгаа яг өөртөө ийм ачаал өгж байгаа бол өөрөө амраарай гэж хэлж байгаа. Хэрвээ та үгүй өөртөө биш эцэг ээж аав хүн бол хүүхдүүдээ хичээл хийж явах дундуур нь битгий хичээлээ хийгээд гэдэг. Тэрнийг нь орнд харин өстө 10-аас 20 минут телевизээр үзүүлэхгүй, гар утас үзүүлэхгүй 50 суудаа гэдэг нэг суулгаад үзтээ. Амьсгал хийлэг, бясалгал хийлэг, ямар нэг юм хийлэг. Тархийг амрааж чадах юм бол тэр хүүхдийн хичээлээ тогтоох чадвар нь 25%. Энэ бол маш их хэмжээний хэмжээ шүү гэдгийг тоо гэдэг хэдлээ ойлгож байгаа. Хүлийн зөвшөөрж байгаа бахтай мэдээж. За тэгин гутаа дараачийн юм гэсэн чинь амрах гэж ярангууд бас нэг оруулж ирэх хэрэгтэй зүйл нь хүмүүс амрах гэж ярангууд хамгийн түрүүн бид нар мэдэрч чаддаг бие физиологийнхаа эрч хүчийг л мэдэрдэг болохоор бид нар амралт хэрэгтэй хэрэггүйгээ зөвхөн тэргээр л шийтгэхэд тэр хэмжүүрээр л зөвхөн шийтгэхэд байдаг тийм ээ. Би ядарсан байна, ханаа түрээд байна, амрах хэрэгтэй болсон баг. Нойр хүрээд байна, ойр дээрээс олигтой би нэг л ингээд өвдөж мөвдөд ингээд байна, амрах хэрэгтэй болсон баг. Яа өстө яг бүр юм хөдөлж чадахгүй, орноосоо босч чадахгүй байна, амралт хэрэгтэй баг. Гэтэл энэ маань бидний харах ёстой 7 хэмжүүрийн зөвхөн нэг нь л байгаад байгаа. Зөвхөн физиологи хэмжиж. Заримдаа бид нар тарих ядраад байна, тэр амрыг гэж ярьдаг. Тэр бол 2 дахь хэмжүүр. Тэгэхээр өөрөөр хэлбэл бие физиологийн хэмжүүрээ ажиглах ёстой. За дээрэс нь сэтгэл зүйн хэмжүүрээ ажиглах ёстой, мэдрэмжээ ажиглах ёстой, эмоц ажиглах ёстой, итгэл үнэмшлийн төвшөндөө ажиглах ёстой, бүтээлч байдал дээр ажиглах ёстой. Энэ саяны ярьсан 7 амьдралын энэ чухал хэсэг болгон дээр хүн ядардаг. Тэгээ тэрэнд нь амралт хэрэгтэй шүү гэсэн үг. Саяны 7-гийн 5-ыг нь хүмүүс дандаа алхасдаг ба одоо 2 дээр нь л анхаардаг. Бие физиологи, сэтгэл зүй гэдэг дээр нь л анхаардаг. Чин бие физиологийн ярих юм бол би одоо нойрны тухай ярьдаг та айгүйх мэднэ.
Нойр бол маш чухал хэсэг гэдэг би урд нь зөндөө ярьсан. Гэтэл зарим хүмүүс яадаг юм гэхээр 7 цаг, 9 цаг, 10 цаг унтаад амарцсан ч гэсэн толгой нэх амарсан мэдрэмж авдаггүй. Яагаад гэвэл яг үнэ тэр хүмүүсийн тарих толгойн дээр өшөө хилүүх тарихны амраа хэрэгтэй байна. Сэтгцийн амраа, сэтгэл зүйн амралт хэрэгтэй байна. Бие физиолог нь болчоод байдаг гэтэл нөгөөс. Тэгэхээр амралт гэдэг зүйлийг хэдүүлээ бодохдоо бас цогцоор нарах хэрэгтэй. Энийг ингээ ярангууд ок наадах чи илүү ажил юм биш үү гэж бодогдож байгаа бол нэг юм хэлж. Та үнэхээр л оптималны төвшөнд өөрийгөө авч яваад мундаг шийдвэр гаргадаг, мундаг бизнесийн дараачийн юмыг сэтгэж олж чаддаг, ажил дээрээ тулгарч байгаа жижигхэн асуудлуудыг хөнгөнөөр шийдэж чаддаг, харилцааны асуудал яг л үнэхээр цогцоор нь өөрийнхөө амьдралыг дараачийн төвшөнд аваачаа. Яг цогцоор нь ирүүл амьдриал гэж байгаа бол яг үнэнгээсээ тэгж л байгаа бол энэ хилээд байгаа шинжилгээ ухааны биднэрт баталж өгöd байгаа энэ бие физиологоо яаж авч явах юм, өөрийгөө яаж өнөөдөр ариун цэврийн төвшөнд авч явж байгаа шиг авч явах ёстой юм бэ гэдэг дээр дагсан нь дээр шүү. Даагчих юм бол ингэж маадгүй л дээ. Ок би одоо ингээд нийгмийн тал дээр ядарсан ч гэсэн ганцаараа байж байгаад ажиллаа сайн хийж болохгүй мөж болохгүй. Яг л нийгмийн тал дээр гарч байгаа ядраач нь өнөөдөр ядаргаач нь бүтээмжийн чинь шууд нөлөөлж байгаа болохоор. Тэгэхээр бүгдийг хэдүүлээ аль болохоор л тэнцвэртэй авч явах хэрэгтэй л гэдэг санаа энэ ч яригадаад байгаа шүү. Тархилгоо амраах дээр жишээ нь нэг хийж болох зүйл чинь түрүүч ярьж байгаа 10-20 минут юу ч хийхгүй суухаас гадна бас нэг тархилгооны айгүй богинохон бөгөөд идэвхтэй амраах нэг арга чинь тэмдэглэл хөтлөх гэдгийг бид нар бүр зөндөө ярьсан байгаа шүү. Энэ тэмдэглэл хөтлөх гэдгийг битгий тийм нэг эр хүн шиг биш. Эн чин эрэгтэй хүний хийдэг зүйл биш. Эн чин тийм нэг дөнгөж эхэлж байгаа ч за эрэгтэй бүр эмэгтэйгээ болиё. Эн чин зүгээр л нэг сэтгэл зүгээ ойлгодгүй хүний ажил. Эн чин тийм ингээ өөрийгөө emotional intelligence сайн амжилтанд хүрсэн хүний хийдэг зүйл биш энэ төр гэж худлаа битгий яриад байгаарэ. Яад үл энэ бол зүгээр л хүн гэдэг амьтны үндсэн механизм. Бид нар бүгдээрээ байнгын гаргаж сурах хэрэгтэй. Хэрвээ тэмдэглэл бичмээргүй л сэтгэл зүйчтэй уулз хүнтэй яар, коуч хүнтэй ярилц гэдгийг би бол дандаа хэлдэг шүү дээ. За дараачихын нэг бас юм амралтын үеэр юу болдгийм бэ гэсэн чинь амралт гэдэг үе юу болдгийм бэ гэсэн чинь юу хүний бас юм тархины юм онгод орох гэдэг зүйл юу н хизээ явагддсан бэ гингод олон хүн ярьдаг штэ тийм ээ. Яг усанд орж явах үед би ингээ аюух онгод орж гой санаанууд орж ирдэг. Нойлд байж явах үед энэ төр гэж ярьдаг. Эсвэл юу ч хийхгүй. Яг энэ нүнэ. Ерөөсөө хүний тарих яадаг юм бэ гэсэн чинь default network mode network гэж байгаа хүний тархин дотор байдаг хүмүүс DMK гэж байдаг. Тэр ер нь ямар үед идэвхждэг юм бэ гэхлээр бид нар ямар ч идэвхтэй ажил хийгээгүй үедээ. Идэвхтэй ажил гэдэг нь хичээл, гэрийн даалгавар, юм үзэх, юм сонсох, юм идэвхтэйгээр оролцоогүй тархилгоо чинь идэвхтэй санаа зовж байгаа юм байхгүй зөвхөн тайван юм идэвхгүй хийдэг нөгөө дадлаараа хөтлөгдөж хийдэг юм а хийж явах үедээ хүний тархи яадаг гэсэн тэр онгодын горим руу ордог буюу тэр нь яагаад ордог юм гэхээр тэр үед хүний тархи шинээр сурсан зүйлүүдэд хуучин мэдээлэлтэй чинь холбоосыг бий болгож гэж байгаа. Тэр холбоосыг бий болох үед нөгөө бидний яриад байдаг инновац гэдэг үгний тодорхойлч бас юу гэдэг юм гэхээр хамаа намаагүй хоёр санааг хооронд нь ач холбогдол холбоосыг бий болох үед шинэ инновац бий болж байгаагийн шинж тэмдэг байдаг гэж. Онгод орохын тархин дотор болж байгаа үйл явцыг харуул яг адилхан. Default mode network-ийг төгчгээрээ яадгийн гэхээр таны шинээр үзэж харсан зүйлийг таны өмнөх мэдлэгтэй чинь холбоосыг бий болгож өгч байгаа болохоор бид нар дотор тэр yonk гэсэн гэж яриад байгаа тэр мэдрэмжүүдийг орж ирнэ. За тэгвэл энийг яаж өдөр тутмын амьдралдаа бий болох юм? Нөгөө шүршүүрд орох, нөгөө юу ч хийдгүү цагуудаа өшөө жоохон тайван хийзрэх. Тэгвэл хүмүүс яг иймэрхүү цаг хугацааг айгүйх яарч хийх гэдэг. Усанд орохдоо хурдан ороод, хоолой идэхдээ яарч идэл. Яа гэвэл тэд нар ерөөсө боддог зүйлний амьдралыг урагшлуулахын тулд идэвхтэй цагууд айгүй чухал болохоос идэвхгүй цагуудыг цаг үрээд байгаа гэсэн амралтыг, позыг юм хийхгүй ахыг цаг үрээд байгаа гэсэн ийм нэг хуучин програмаараа хөтлөгдөд байгаа. Тэгээ айгүй харамсалтай үнэн нь шүү. Энийг ойлгоцсон хүмүүс нь энийг ойлгоогүй хүмүүс хоёрыг ингээ харьцуулаад амьдралыг харах юм бол ойлгоогүй хүмүүс нь өдөр шөнөгүй зүтгээд байдаг хүмүүс өөрийгөө шахаал, зүтгээл, ядраал, ажиллаа, стресстэй л байдаг. А энэ талд нь хальт
над шиг хүмүүс буюу амралтыг ажил шиг хардаг болсон хүмүүсийг амьдралыг харах юм бол эдгээр ингээд нэг юм намайг хүмүүс ч гэсэн харахаараа тэгдэг. Яг нь сошиалор дамжуулж харахаар наваа ингээд дандаа юм хийгээд байгаа юм шиг хардаг боловч яг миний амьдралыг хэрвээ миний амьдралыг хажууд нас нь харах юм бол би аюу хэмнэг сул байгаад байгаа юм шиг харагддаг шүү. Ер нь бол тийм болохоор тэгээд харин ажлынхаа цагуудыг би аюу юм хамгаална. Тэр нэг цагаа цагт нь эхлэн цагт нь дуусна. Юмыг аль хурдтайгаар товч яг тэр үед нь хий. Харин ч эсрэгээр би амралтын цагаа аюу хамгаалаад ажлын цагаа би аюу барих хэрэгтэй, аюу хязгаарлах дуртай хүн. Тэгэхээр миний амьдралыг харуул би ер нь бол юм чөлөөтэй, зугаатай юм хийгээд байгаа ч юм шиг, тайван байгаа ч юм шиг тэгж харагдана. Тэгээ ихэнх хүнд энэ болохоор энэ окей, яаж ингэж бүтээмжтэй байж чадж байна гэдээ харагддаг юм шиг боловч яг нөгөө талдаа ийм хүмүүсийн амьдралыг харангуй тэр бүтээмжийнх нь арийнхын түлхүүр нь тэр амарч байгаа, тэр юу ч хийхгүй байгаа, тэр цагаа тэгж хармалж байгаа байдал нь тэгээ тэр өөртөө тэр юу ч хийхгүй суух эрх чөлөө боломжийг бүр ажил хийж байгаа юм шиг хандж хийдэг болох энэ хоорондын ялгаа эргэж. Тэгэд энтэл нь бүтээмжгүй юм шиг бол яг үндэ урт хугацаанд энтэл нь хождөг юм а гэдгийг одоо бол бид нар дуртай мэддэг болсон шүү. За өнөөдөр би бас энэ подкастыг бэлтэж байхдаа нэг сурч авсан шинэ мэдлэг. Би бол circadian rhythm-ыг бол би таад зөндөө ярьж хүний дотор юм цаг байдаг гэж. Тэгвэл энэний эсрэг бас ultradian rhythm гэж байдаг юм. Ultradian rhythm нь юу юм гэсэн чинь бас circadian rhythmтэй адилхан. Хүний тарих ерөөсөө circadian rhythm гэдэг нойрны жишээ нь яривал бид юм 90 минутын циклүүдээр гой цэвэрлэгээ хийдэг юм горимтой юм байна гэж байгаа бол яг тэрнтэй адилхан 90-120 минутын хүний онгодоо оруулах юм уу? Ер нь тархины энэ ингээд итвхжүүлэлт юм бодол руу орж байгаа. Ингээд өөрсдөө ингээд та нэг гоё ажил хий гэж бодоод хэдлээ ингээд нэг ажилдаа нэг юм анхааралтай сууя өсдөг штэ тэ. Тэнгуут яадаг вэ гэхээр заримдаа бид нэр амар гоё анхааралтай юм 30 минут аюу өндөр түвшинд өөрийгөө барайл 60 минут ажил хийж чаддаг те. Яг тэрэндээ зөвхөн анхаарал сатаарахгүй байж чадаал, гүнзгий орж чадаал, хуучин юмнуудаа санаж чадаал, шинээр юм сэтгэж чадаал, хариултыг гаргаж ирээл. Гэсэн чинь энэ ultradian rhythm биднэрт юу хэлж өгч байна вэ гэхээр тэр ч ихсэн бас хязгаартай юм биш үү. Нойрны циклтэй яг адилхан тэр нэг 90-120 минут болд юм биш. Тэгээд тэрний дараа хүсэн үсээгүй хүний тарих угаасаа ингэж ажиллагаа нь ундгийн биш үү гэдгийг бид нарт харуулж байгаа шинжлэх ухаан дахиад. Тэгэхээр ultradian rhythm бид нэр ашиглаас сурчвал юу гэсэн үг юм гэхээр бид нэр 90 минут болгон ажил хийсний дараа дээр хайж дээтэл нь 90 минут ч за 15-20 минутын амралтыг хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол биологийнхоо хувьд хүний тарих ядардаг гэсэн үг. 90 минутаас 120 минут сайн зүтгээл ядарна. Тэгэхээр хэрвээ энэ тарих гэдэг зүйлийг хамгийн зөв, хамгийн өндөр бүтээмжтэй ашиглаж сурах гэвэл 90 минут явлаа, амарлаа, 90 минут явлаа, амарлаа. Буюу энэ нөгөө нэг микро амралт буюу бичил амралт гэдэг зүйлийг хүмүүс ажил дээрээ суулгаж сурах хэрэгтэй байна. Миний анзаараад байхад хүмүүс том амралтууд дээр айгуугай анхаардаг болчлоо. 100 болгон өдөө явдаг байна. Сая ингээд наадмаар бүгдээрээ амарч чадлаа. Гоё байна. Өвөлдөө Монголоос явж амардаг болчлоо. Гоё байна. Тэрийг өгтөө 100% гоё хийж чадахгүй байгаа. Тэрэн дээрээ тийм нэг буруу амралт нөө итгэхгүй амралт гэдэг зүйлийг би юм. Тэгтээ хүмүүс хаана юун дээр мартаад байна. Өдөр болгон хийх ёстой жижиг амралтуудаа ерөөс. Шөнийн орой авахгүй байна. Өдрийн цагаар хийж байгаа амралт. Саяны ultradian rhythm биднэрт хилээд байгаа зүйл нь 90 минут болоод ямар нэгэн байдлаар бос ширээнээсээ өөрийн юм явж хий. Хуралтай байгаа бол 90 минутын хооронд багийн хурал уулзалтуудаа 90 минутын дээр заавал завсарлага бий болов. Тэгэхгүй бол хүмүүс чи угаасаа сэтгэж чадахгүй байна. Тэднийг зовоогоод ерөөсөө юм гарахгүй. Өөрийгөө зовоогоо ч гэсэн ойлгох юм. Тэрний хооронд 15 минут голуур нь завсарлчих юм бол дараачийн 90 минутанд таны бүтээмж хамаагүй өндөр түвшинд баг хонгодоо оруулсан түвшинд боруулж болно гэсэн. Бас өдрийн 2-4 цагийн хооронд хүний бие ер нь жоохон энерги нь ундгийн байх шүү гэдгийг баталсан байгаа шүү. Тэгэхээр хэрвээ тэр үед юу хийвэл зүгээр юм гэхэлэр жоохон амармаар байгаа юм, жоохон чөлөөтэй юм а, жоохон тархитлага шаардаггүй ажиллаа. Тэгээд нөгөө миний өмнөх подкаст дээр ярьсан nap буюу дуг авахыг тэр үеэр хийх юм бол хамгийн зөв юм байна гэдгийг тархитлага шинжлэх ухаан дахиад баталсан байгаа шүү. Би өмнөх подкаст дээр нэг юм хэлсэн. Тархитлагын ажил хийхийнхээ өмнө нэг скан уучих. Нэг ажил эхлэх болгоно нэг скан. Яад гэвэл шингэн дутагдах гэдэг процесс хамгийн түрүү хаана мэддэг юм бэ гэхээр тархинд мэддэг. Тархины жингийн чинь 75-80% нь ус болохоор ус шингэн дутагдал гэдэг асуудал хамгийн түрүү тархинд нөл. Уруул хатгаас өмнө тархинд нөлөөлдөг гэдгийг ойлгоо. Тархи шингэн дутагдчих юм бол сэтгэх чадвар чинь багасж байгаа. Тэгэхээр тэрийг бас угаад тэгээд амраагаад явах нь зөв шүү гэж байгаа шүү. За тэгээ би эцэст нь нэг юм хэлчихэд
Амрах гэдэг чинь төв мэдрэлийн системээ бид нар өнөөдөр тулалтгүй тэмцүү гэдэг гормоосоо амрах, хоолоо шингээх, тэгээд дээрээс нь цэвэрлэгээ эдгэх ажлыг хийх гэдэг ийм чухал процесс руу биеийнхээ 6 системийг шилжүүлж байгаа горим болохоор энийг алгасан, энийг сул зүйл, энийг мяа зүйл, энийг дараа нь хийж болно гэдэг зүйл бол худлаа ярьж байгаа асуулт шүүл гэдгийг хэлмээр. Тэргээр тогтохгүй бид нар өөртөө юу сануулж мэдэх ёстой юм гэхээр амралт гэдэг зүйлийг бид нар хийж байж хүн илүү сэтгэдэг болно, илүү хүчтэй болно, илүү хурдтай болно, илүү амар мэнд болно, илүү стресстэй бага харьцдаг хүн болно, илүү сурж үзэж байгаа, сонсож байгаа зүйлээ мэдлэг болгож өөр дотор мэдээллийг мэдлэг болгож өөртөө амжилттайгаар хувиргаж чадна. Амарч чаддаг хүмүүс юм сэтгэж чаддаг. Амарч чаддаг хүмүүс онгод ордог. Амарч чаддаг хүмүүс амар их ажиллаж байгаа хүнээс илүү үр дүн гаргаад тэгсэн мөртлөө бараг 10 дахин бага ажил хийдэг ийм хүмүүс. Тэгэхээр амарч сурцгаагаарай л гэдгийг өнөөдөр энэ подкастаараа хуваалцмаар байна. Хуваалцлаа. Юу гэж бодож яана комент бичээрэй. Миний энэ ярьж байгаатай наадах чи ерөөсөө санал нийлэхгүй байна. Тэгвэл ингэж хүн амжилтанд хүрдэг юм аа гэж бодож байна. Тэгвэл бичиж үзээрэй. Би бол яг л тийм байдлаар одоо манай ээж аав намайг өсгсөн. Ээж аавын үеийнхэн ч тийм л хүмүүс. Одоо би энэ шинэ аргыг өөрөө шилжиж орох гээд байна. Тэгээд би нэг юм баталж хэлж чадах юм нь юу вэ гэхээр би одоо 3-аас доор хаяж 3 бүтэн цагийн ажил зэрэг хийгээ явдаг хүн. Тэгэнгүүт ингэж бүтээмжтэй ажиллаад тэгээд тэрийг өндөр түвшинд үр дүнтэй байлгаж гарч болдгийм ээ гэдгийг би биеэрээ хараад байгаа. Тэгээд тэрийг хийх тутам миний хийх ёстой ажил нь бага юм байна. Харин тэрнийхээ оронд тэр ажлаа хийх тоолондоо хамгийн өндөр бүтээмжтэй, хамгийн зөв шийдлийг, хамгийн онцгой шийдлийг гаргаж чаддаг хүн байх нь надад илүү сони юм байна гэдгийг би ойлгоод тэгээд одоо тэгж ажиллаж болдог руу шилжиж ажиллаж. Тэгэхээр миний та хариулт тэр. Тэг ямар ч хэсэг өөрийнхөө үзэл бодлыг комментс бичээрэй. За миний видеог анх удаага үзэж байгаа тэгээд таалагдсан бол лайктаараа шеэрлэж өгөөрэй. Дараагийн видеонуудыг алхасгүй үзээгээ subscribe дарчвал хэрэгтэй байдаг. Тэгээд лээ дараагийн видеогоор уулзцгаая. Амар мэнд балер өдрөг байцгаагаарай. Энэ надтай цаг өнгөрүүлсэнд баярлалаа.